Гэхдээ бид нэр одоо ингээд сайн сайхан юм яриад байгаа юм л да. Энэ яриагаар бол одоо бараг зэмлийн манлайд хүрсэн ч юм шиг. Ийм л юм яриад байгаа байхгүй юу? Тэгэл энэ тэндээс зээл байл инээтрийг л олж ирээл соёрхон батлаа. Тэгээ үр дүн нь хаана байна? Тэгээ нэргэт чи одоо 5.10 төгрөг байвал бүгдөө л гадагшаа явчих шүү дээ. Ирээн дээр очиж гэн, гөх хот дээр очиж гэн. Тэгээ виз нь гарвал одоо Солонгост очиж имжил өгч гэж үзэж байна. Тэгээд танаа салбар болохгүй л байна шүү дээ одоо бол. Тэр эмнэлэг төвтэй имжлүүлж байгаа тэр нийгмийн даатгалын сан маань эрүүл мэндийн даатгалын саныг мөнгө төгрөг төлж чаддгүй. Дампуурц юм уу яац юм. Ийм нөхцөл байдалтай байна шүү дээ. Тэгэл мөнгө зутгаад байдаг. За тантай бол хамаагүй баг. Энэ одоогийн байгаа дарга сайд нартай. Заримтай ч хамаатай баг. Нэг хэдэн жилийн өмнө энэ бүртгэлийг сайжруулъя гээл нэгдсэн үндэсний байгууллага эрүүл мэндийн олон улсын байгууллагаас овоо хэдэн төгрөг тавиад бүх газраас хүн зурталгүй чирэгдэлгүй ийм байдаг болъё гэсэн ийм төсөл хөтөлбөр хэрэгжөө явж идэл бас мөнгө төгрөг нэхээр авилга мавилга болоод тэгэл дууссан шүү дээ. Тэгээ нөгөө байгууллага нь юмаа татаал. Дэлхийн банк ер нь та нарыг засаглаж байгаа нэг иймэрхүү юм болоод иймэрхүү байдалтай дуусах юм. Тэгээ энэ дээр бид нар болж байгаа үтж байгаа юм шиг гоё юм яриад. Тэгээ нөгөө иргэдтэй хүрдэггүй. Иргэдийн байдгаар ийм байхад одоо тэгээд хариуцлага ярихгүй. Үр дүн ярихгүй. Ийм байхад баахан мөнгө нэмж аваад өөр авлага нэгсээд одоо ч юу вэ? Гадаад өрч одоо 40 тэрбум хөрцөн гэв үсттэй. Ахаа чид ч өрөөд байгаа. Ер нь одоо полио хэлээ. Янз бүрийн зээл мэлээ. Гэвэл дэмжихгүй.